Тэмүжин төрөхдөн гартаа өөдсөн чинээс үлдний ус атгаж төрсөн нь насан туршдаа аян дан хийх тавилантайг бэлэгдсэн хэрэгч байж болох юм. Тэмүжин гэдэг нь монголоор хатан төмөр гэсэн утгатай үг өгөөд төмрийн хүдрийг хатан төмөр болгон хувиргахад халуун галын гэлч хэрэгтэй билээ. Тэрээр зовлон шаналл хүнд бэрх дайн тулааны дунд нарт хорвоог туулж эцэст нь Дэлхий дахныг донслогсон суут Чингис хаан болон хувирсан билээ. Чингис хаан дугаар анги. Таргуудаа Овг аймгийн тэргүүн болохын тулд 3 мэрэгд татарчуудын халдлагаас сэргийлэх нэрийдлэр бүх хүмүүсийг шавдуулан нүүлгэж ойлон эхийг өнчин хөвгүүдтэй нь орхин одлоо. Таргуудаа. Цаагуурч нь ямар ус нөхгүй байна? Тэр бол Ясүгэгийн болон тэдний зарц Менлэг зүйчтэй нар байгаамаа. Хүн явууч одоох нүүлэг. Тэгээ юм ээ. Тоодо. Юу вэ? Чи одоохон явж ичээ тэр нүгэг байгаа айлуудыг ачаал бол. За мэдлээ. Миний араас. Явцгаа. Юу болоод байна? Таргуудаа нүгээгөө айлуудыг ачаал хэмээн шавдуулаад байна. Арьтай яасан? Тэмүжингийн ихнийг орхиод нүүж гисэн. Хүний төрсөн ах мөртлөө ийм ч байх гэж дээ. Цусан төрлийн холбоо нь голын усанд угаагчихсан байх та. Би очиж үзчихээд ирье. Тода. Чи Скватрын шадар бараалагч байсан атлаа тэрний алтан шарил хөрч хамжаагүй шахан байхад яахан тэрнээс нүур бүрүүлж таргуудаа туслаж бэлэвсэн ихнэр өнжин хүүхдүүдийг хайж явж чадна вэ? Чархаа өгөнгөө. Ясгүй хүүхдгэн цээдний ус ширгэж цэгэн чулуу хагарсантай адил хэрэг усуу. Яалаа гинэ? Цээлийн ус ширгэхээр цэнгэлтэй жарах нь хайчих. Цэгэн чулуу хагарч бол цэнгэр уулынхаа түшгийг алдна гэсэн үг л дээ. Хүн гэдэг чинь загас жарахаа биш ээ. Хүн зөвхөн түшиг тулгуурын эрхэнд амьдрдаг ч биш шүү. Манай монголчууд хүчтэй дайснуудын хүрээлэл дунд оршиж байгаа болохоор Баатар Эрсийн нөмөр нойлог заавал хэрэгтэй. Юсгүй ойд болсон болохоор насан баг Тэмүжин эхтүү нарийн хамтаар олон ирнэ оройлон өдөрдөж яахан чадах вэ? Гэхдээ заавал тэднийг орхин нүүхэн хэрэг юусан бэлээ. Тэгвэл заавал таргуудаатай муудалцах хэрэг гарна шүү дээ. Чархан өгөө. Чи бидэнтэй явсан дээр байлгүй. Тодоо минь. Тэмүжнийхэн тус дэм хэрэгтэй. Чи үлдээчтэй гууж байна. Яалаа гинэ. Тэрний авгах нь хүртэл хаяад нөөж байхад би туслах хэрэггүй. Харин чи хүүхдүүдэд дагуулад хурдан эндээс нүүсэн дээр байлгүй. Би ч явахгүй. Чамайг ч бас явуулахгүй те.
Хөгшин зөнөгчээ. Хурдан цолбор тавиадах. Ачиг умартаж урмыг тэрсэлсэн адгийн шаарч миний хоёр гарыг тас тавьчихдгүй юм бол би чамайг явуулахгүй. Жирхаав. Наа цолбор тавиадгаач. Тавихгүй. Жирхаав та яач вэ? Өвөө. Жирхаав. Тэмүүжи минь. Сайн эцгийн чинь хураасан улсыг таргуудаа дагуулад явчлаа. Би та бүхнийгээ сайдрах харж хандаж чадаагүй дээ. Исхүн өмнө түмэн буруутай. Жирхаав та зүгээр үсттэй. Би зүгээрээ. Өвлөн үжин та даруухан мордож нүүсэн иргэдийг буцаан авчир. Жаахан орой түлэмжхан байна. Хурд яв. Өвөө. Зогс гэж байна шүү. Хяад аймгийн ард иргэд та нар эрх мэдлийн бэлэг тэмдэг болсон энэ хар сүлдийг харж байгаа үсттэй. Исүхэ Баатар байхгүй болсон ч тэрний хүү Тэмүүжин амьд байна. Хар сүлд миний гарт байна. Тийм болохоор буццгаа. Одоохон буццгаа. Буццгаа гэж байна шүү. Одоохон буццгаа. Хар сүлдний сүр хүчүү аль эсвэл Исхвэ Баатрын ариун сүнс тэнгэрээс тэтгэн тусалсан уу бүү мэд. Нэг хэсэг Хяад аймгийнхан Өвлөн ихийг дагалдан буццгаас юм. Гэвч Өвлөн их тэрний хөвгүүдэд Исхвэн сүр хүч үгүй болохоор удаж төдөлгүй таргуудаан шахалт шаардлагаар бүгдээрээ тарж нүүцгээс юм. Тийм учраас Тэмүүжиних аймгийн өдөртөгчийн байр сууриас Гаслан зовлонгийн гүн ангал руу унжээ. Хоёр жилийн дараа Тэмүүжин 12 нас хүрлээ. Ингээд явчих гэж юу? Бид нар хамгийн сүүлд Өөлөнг орхин нүүж байгаа шүү дээ. Би ч юу л хийж байна да. Өөр тэгээд яах юм бэ? Чи Тэмүүжин болон тэрний дүү нарыг эцгийн харих хайрлаж байсан болохоор мэнлэг эцэгч дуудах болсон шүү дээ. Өөр яах гэсэн юм бэ? За дуугүй. Яагаад дугуулах ёстой гэж. Бид нар уг нь Исүхэд энийг авах биш боловч өөрийн авгийнхнаас илүү тэдэнд ойр дотн байсаар ирсэн шүү дээ. Одоо амьдрах аргагүй болчиход байна. Гэтэл чи Өөлөн туцаг өхмөр байна гэж юу? Ингээд явчихж байгаа хэрэг үү? Надад дуулгасан бол би үдэн гаргаж өгөх байсан шүү дээ. Өвлөн үжин. Та битгий намайг эвгүй байдалд оруулаад байл та. Үгүй дээ. Та нар харин ч миний ачтан хүн. Хисүхэгээ өд болсноос хойш Овг аймгийн хамаг байдаг хүмүүс биднийг орхин утсан. Харин та нар үлдэж тусалж байсанд баярлаад баршгүй хэрэг. Тэмүүжин. Мэнлэг эцэг бэргийн эгч хоёртой сүгдэн ясал. Мэнлэг эцэг бэргийн эгч нар замдаасаа яваарэ. Тэмүүжин. Чи намайг уучлаарай. Би эцгийн чинь өмнө буруутан боллоо. Мэнлэг эцэг. Та үлдэж болохгүй мүү? Тэмүүжин. Хурдан өсөж том болоорой.
Бид яваад өгөхөөр та нарын амьдрал улмал хэцүү болно доо. Би та бүхэнд 3 өөхөр 3 хоноо орхиод явъя да. Та нар байгаа бүх юм малаа надад орхичоор яаж амжих болж байна та? Тэмүүж минь. Хурдан том болоорой. Тэгээд хамтдаа Исхүү баатрынхаа гэрээсийг биелүүлцгэнэ. Ойлгов уу? Бидний хамаг байдаг үхэр малыг тайчууд туугаад явчихсан. Өнөөдөр хамгийн сүүлчийн өрх биднээс салан одлоо. Одоо энд 2 бэлэвсэн ихнэр 7 өнчин хүүхэд ганц Монгол гэр 5 морьтойгоо хоцорлоо. Цааш та яаж чуухан амьдрдгийн билээ дээ. Таргууд ястах харалсан дотор тах юм аа. Бидийг орхин яах вэ гэхэд мал сүргийг нь булан авч явна гэдэг юу гэсэн үг вэ? Адуу мал гэдэг манай монголчуудын амин зулган их усүр. Бид цаашид яаж амьдрах болж байна? Мал сүрггүй гэдэг баг хэрэгээ. Харин манай монголчууд эртнээс нааш Овг аймгаар амьдарч ирсэн улс. Овг аймгаас тасарсан айл яахан оршин тогтнож чадах вүлээ дээ. Тэр мөн минлэг хэлгүй нөгөөд явж хахад Тэмүүжин тэрнийг минлэг эцэг гэж байгаа юм да. Бихтрээ, минлэг эцэг бол хамгийн сүүлд биднийг орхин явсан хүн болохоор тэрний хүндэтгэх учиртай. Гэхдээ тэр биднийг орхин явсан үнэн биз дээ. Эрт арай орхин явсан ямар ялгаа байгаа юм? Ялгаатай байлгүй яах вэ? Тэр биднээс болоод хамаг байдаг мал сүргээ алдсан шүү дээ. Гэтэл чи тэрнийг муу хэлж байгааг чинь ачийг умарсан эрг. Мэдв үү? За, битгий муудалцаад вэ. Цааш та яах гэдгийг л ярилцсан дээр. Тэмүүжин чи энэ нутаг бэлчээр дээр байгаа хамгийн том эр хүн. Айлын ууган хүү болохоор өөрийн үүрэг хариуцлагыг ойлгох учиртай шүү дээ. Би мэдэж байна. Юу тэрвлээ? Эцгийн өшөөг авна гэдгээ. Тэрний хэлдэг зөв үү? Юу гэж бодож байна та? Зөв үү? Эцгийн өшөөг авах хэрэгтэй. Бид нар эцгийнхээ өшөөг авалгүй яах вэ? Гэхдээ хичнээн ч хүнд бэрх байлаа гэсэн бид эхлээд амьдрах хэрэгтэй. Туслаж дэмжих хүн байхгүй байлаа ч амьдрах л учиртай. Адуу малгүй болсон ч гэсэн атар онгон тал маань байна. Аймаг овг маань хаяад явсан ч атгах 2 минь байна. Хамгийн гол нөгөөд улсан эцгийг чинь өшөө хорсол сэтгэлд байгаа болохоор амьдрахгүй болохгүй. Ижээ би аста бутарсуулсаа буцаан хурааж хамаг Монголын хаан болно. Зүйтэй. Тэмүүжин чи бол эцгийн залгамжлагч болох бидний толгойлогч гэсэн үг. Алстай аймаг улсаа буцаан хурааж хаан ширээнд суух учиртай хүн. Тэгээд эрх сүрээ хэрэгжүүлнэ шүү дээ. Ойлгож байгаа биз дээ? Ижээ. Та бүхэн дуулж бай. Өнөөдөрс эхлэн Тэмүүжингийн хэлсэн үг бүхэн хууль гэсэн үг. Хууль явах учраас тэрнийг дагаж мөрдөж явах учиртай. За мэдлээ. Бага ээж та гэртээ Тэмүүлэн Тэмүүгэ нарыг хараад ижээ. За. Ижээ та харин бэлгтэр бэлгүүтэй нарыг авч затгас мэнгэг ухаж ирэхтэн. Хасарч нааш үрдээ. Чи гогод хичгэнийг мэдхүү? Мэдхгүй. Эзэн тэмэндээ би мэднэ тийм болохоор хамт яваад ирээ. Тэгж үз. Ээжээ болж гин үү? За хөөхтүүдээ явцгаая. Манай шинэ эзэн анхны тушаалаа болголаа. Тийм болохоор даахгүй яахан болох вэ? Явцгаая. Хижээ. Нар шингэдэг газрыг юу гэдэг? Юу ах вэ? Нар шингэдэг газар л байхгүй юу? Баруун зүг шүү дээ.
Баруун зүг. Тэнд үнэхээр гоё хаа. Та намайг дагуулж үзэж болох уу? Тийшээ дэндүү холоо. Чи дэндүү баах вэ шүү дээ хүн. Би том болохоор тийшээ заавал очиж үзнэ. Бехтэр минь чи Тэмүүжийн эзэнтэй цуг ном харахгүй яага? Тэрнтэй хамт сургуулгын хэрэг юу байсан юм? Би өөрөө чадах юм чинь. Тэр чинь эзэн штэ. Тэр юугаараа илүү гэж? Тэр юугаараа илүү болохоор талгаачлуулж болж байгаа юм? Ахаа. Ээж өвдчлөө. Ээжээ та яасан бэ? Зүгээр үсттэй. Зүгээрээ. Жахан хөвдөж байгаа зүгээр болчихно. Хаан ч өвдөж байна. Тэмүүж минь битгий сандар. Чи чинь толгойлогч хүн. Дүүнраа дагуулад хийх ёстой ажлаа л амжуул. Ээжээ би хурдан явж үзтээ. Хүмүн өгөнд ороод хурдан явж үз. Ээж чинь би тасарч бай. Хажуу наашир та. Хасраа, наашир. Тэмүгэ битгий тоглоод байгаач. Наашир. Ээжийн би муу байна. Тийм болохоор цөмөр ямар нэгэн аргаар шүүл усны ая бодцгоё. Тэгвэл загас өрөө. Нэрээ тий загас өрөө. Тэмүүлэн битгий донгосаад бай ээжд өгөх гэж явах чинь. Явцгаая. Тэмүүж андаа. Чамуу хандуудаа. Жамуухан чи яагаад түрээд ирвэ? Би чамтай уулзах гэж ирсэн. Та нар юу хийж байгаа? Бид нар загас өрж байна. Монголчууд хизээ загас идэж байлаа да. Энэ нөгөө жадран авгийн хүүхд мөн үү? Хаа жадраа гэж юу ийсэн? Ямар залбаа амьтан болохыг хэн мэдхий? Чи үгнэ? Жадран авгийнхан чи харь цусны хүмүүсгээ үздэй. Гэтэ эднэр чинь 3 голын усаар ундааж өссөн хүмүүс штэ. Эднэр 3 голын уснаас хүрт хүчиргүй ус. Бэгтрээ. Чи миний андыг гутаан дамжлах хэрэггүй шүү. Чам наатаас ч алхтаанд олдохгүй байх гэж юу? Жамах наашир. Тэмүүжин жамуух бид хоёр өнөөдөр анд болцож байна. Энээс хойш үхэгсэхтэй хамт байж өөр дөрвсөн тангаргаасаа нэцэхгүй. Хөөе, чи хэдэн загас өрсөн бэ? Би чамд харуулахгүй. Ха, би загас хармаар байна. На 50 гогот. Үхгүй. Нааша өг гэж шүү. Зогсчээ. Наа тунга наашаа өгöd. Хурдан цогтоорой. Битггүй л да дүүм. Битггүй л да. Энэ нөгөө Исүхэ баатрын баг хатнаас төрсэн 2 хүүмэн үү? Яста уйлан цөв шоншог хүүхдүүд юм да. Аха, тэд нар бидний барьсан загсыг булаа аваад явчихлаа шүү. Өчигдөр нэг болжмор хасныг бас л булаагаад явчихсан. Өнөөдөр барьсан загсыг бас булаачихлаа. Ийм байлтай байгаад бол яахан тоонд гэр толгоор өгцөөх юм бэ? Тийм үсттэй. Ястаа уйлан цөөрөд байгаа юм да. Тийм усыг үлдэвэл гай болно гэж мэдэрээ. Аха, ээж таныг толгойлогчоор өргөмжилсэн болохоор та тэднийг сайтар шийдгээс таарна заа юу? Хасраа. Байна. Хойлоо тэдний зүйл дуусгацгаая.
Эзэнтэй та яах гэж байгаа юм бэ? Бид нэр яах гэж байгаа юм бэ? Тэр хоёр Виктор Бэлгүүтэй хоёрыг алхаар явж байгаа маа. Яагаад тэр үлээ? Ягаад гэвэл тэр хоёр бидний ээжтэй өгсөн загсыг болгоод авчихсан. Үжин минь. Үжин минь. Үжин минь. Та нар яах гэж байгаа юм бэ? Жоо эцгийн ачлалгүй би чамайг сургаж өгсөн юм. Тэмүүж. Чи яхаар намайг нүдэнд орсон хог шиг, шүдэнд орсон мах шиг үздэг вэ? Би чамайг нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах шиг үзэх хэрэг бишээ. Харин чи л өөрөө манай гэрийнхний хувьд өлөн зөөр болчиход байна. Чи намайг шууд харан алах гэж байгаа чинь өөдгөө хэрэг. Чи чадал байдаг юм бол надад нэг ном сум өгч. Хасраа чи ном сумаа Викторт өгч. Чи ихлэ тарав. За л харуул та. Үгүй ээ, зэрэг харуулцгаая. Хасраа чамд хамаагүй. Хасраа Виктор Тэмүүжин баг эзэн минь. Викторээ. Ээж Тэмүүжин Викторыг хараад алчлаа. Юу гинэ? Тэмүүжин. Тэмүүжин. Виктор. Виктор минь. Чи төрсөн дүүгээ алчгаж байгаа хэрэг үү? Арван хэдэн жил цуг амьдэрсэн дүүгээ алж ивэн гэж үү дээ. Яагаад гэдгийг хэлээч. Ханаа барагсад. Ижлээ идэгсэд. Чамайг алаад өгье л дөө. Одоохон алаад өгье. Алаад өгье. Алаад өгье л дөө. Алаад өгье. Үжин минь. Битгий зод. Та тэрнийг алах нь байна штэ. Үжин минь. Виктор минь. Хавиргаа хазах хар нохоо мэт. Хадан довтлох харцаг шонхор мэт. Иймхэн яаж хамаг Монголын хаан ширээнд цуух үлээ. Тэгснээс алаад хайсан хамаагүй дээр. Алаад өгье. Алаад өгье. Алаад өгөх хэрэгтэй. Үжин минь. Битгий зодоо штэ. Наадах чинь таны амнаас унсан ам. Үжин минь танаас гойж байна. Виктор. Одоо бидний байдал үнэхээр хүнд хэцүү байна. 3 мэргэд татарууд болон Алтан улсынхнаас өшөө хорслоо аваагүй байдаг.
Тайчуудын таргуудаа зүрхний сажих нар бидний хөдөө хаяж гадаахан тус. Ястол сүүдрээс өөр нөхөргүй. Сүүлнээс өөр ташуургүй өшөөгөө яаж авах вэ гэж яхад чи юунд ийм хэрэг хийвд? Чи чинь хамаг Монголын хаан ширээнд суух ёстой хүн. Гэтэл яагаад төрсөн дүүгээ хүнөө? Яагаад тийм хэрэг хийв? Яагаад ийм хэрэг хийвэ? Ээжээ, миний буруу. Дөрвөн жилийн дараа Тэмүүжин 16-наас хүрлээ. Аха, та заав. За, хөрхөр нууя. Энэ мөн сайхан 8 шарга морин шүү. Харах хаалга бол та. Очоод туугаад ир. За, явцгаая. Аха. Хэдэн том хүмүүс манай мордыг туугаа явуулчихлаа. Хаашаа явсан? Тийшээ. Тэмээгүй. Хурдан номсон авъя дэр. За. Хасар, бэлгүйтэй. Хажуун та гурав гэр орноос сайдраа харж байд юм шүү. За. Ха, мэдээдээ орой. Гэр орноос сайн харж байгаарай. Зогсож бай. Яах гэсэн? Манай 8 шарга морийг бүлэг хүмүүс туугаад явчихлаа. Чи харсан уу? Миний моригч гэсэн хүмүүс туугаад явсаа. Чи тэдний хаан угааг мэдэх үү? Ийшээ л байгаа хаа. Чи намайг сундалчих тэхүү. Хурдан суу. Энд жага амс хийгээд авъя. Та нар явж адаг оосолж бай. Мордоо услаараа. Мордоо усал. Дэрийг харта. Бид нар тэднийг гүйцэд авах шиг боллоо. Хомоол нь халуун нар байна. За, тэгвэл хөөх үү? Үгүй.
Бид нар дөнгөж хоёулахна байна. Харин тэд нар хэдүүлээ вэ гэдгийг бид нар мэдэх хэрэгтэй. Тэдэнд бараг харуулж болохгүй. Тэгэд яа гэж? Нэг эвтэйхэн газар олоод морой чөдрөл. Яасан олон морь вэ? Манай 10 морь алдсан. 7 том хүн байж тээ. Чи яагаад байгаа юм уу? Айлээгээд амин зуулганаасаа салалтай нь ш. Тэгвэл хоёулаа морин булааж авцгаая. Явъя. Булах гинэ. Тэгж болохгүй. Харин тэд нар шиг бид хулгайлж болох юм. Зүйтэй. Тэгвэл хоёулаа энэ дээр шин hulтал хүлээе. Бид нар морины хулгайж болчиход өөрсдийнхээ адууг хулгайлж байх ч гэж дээ. Марцнаас чамайг хэн гэдгийг? Нэр хэн блэ? Тэмүүжин. Чи чинь нөгөө Эсхөө Баатрын хүү Тэмүүжин байх нэ? Тийм ээ. Харин чамайг хэн гэдгүү? Боорч гэдгээ. Бас л хамаг Монголын харьяат аав маань Нахуу Баян гэдэг л дээ. Нахуу Баян. Тэр чинь манай хамаатан штэ. Тэр ойрдоос сайн биз дээ. Тэр жил тайчууд болон Жүрхэн овгийнхан та нарыг хаяад нүүх үед аав маань дагаж яваагүй л т. Хожим нь таргуудаа дахин ир зовоогоод ухаар нь аав тусдаа нутаг бэлчээртэй болон тэгээд яваад өгсөн юм. Аав чамайг Эсхөө Баатартай адилхан бутарсан улсаа буцаан хурааж хамаг Монголыг нэгтгэх хүү гэдэг шүү. Би чаднаа. Ямар сайн хэрэг вэ? Цагаа болохоор олон хүмүүс өөрийн чинь хар сүлдэн дор нэгдэх нь ойлгомжтой. Эхнийх нь би улаг. Тэгж болох уу? Сайн анд минь. Үхж байвал таарсан малыг. Чи тэрнийг таньдаг юм уу? Тодоо гэдэг юм аа. Урд нь манай аавын баруун гарын хамгаалагч нь байсан хүн. Бодлого таргуудаг дагаад явчихсан юм. За, явцгаах уу? Явъя. Алуу, би өөрөө. Чамайг таньж шүү. Би төрөгт нь гардаж явсан юм аа. Эд миний сайн нөхөр л гэсэн үг. Ав ах нар маань биднийг хаяад явж байхад энэ морил үнэнчээр үлдсэн юм да. Мордо туугаад яваарай. Чи ч гэсэн морой тань нүцтэй. Энэ мордыг маань хулгайлсан болоо гэж бодож байсан чинь хоёр нусгаажаал байсан байна шүү дээ. Борш дүү минь, хурд эндээс цухтаарай. Хизээ гай зовлонд нөхрөө хаяад явж байлаа. Эдгээр олон том хүмүүс байгаа шүү дээ. Гэмт хүн гэлбэлцдэг ихчээр эд аймхаа хулчгар амьттай чаарна. Яах вэ? Сум тавь.
Муусан золигнууд чинь хүний морь хулгайлж чад өөдөөс харвал нэгнэ. Хүний морийг хулгайлж чад биднийг хулгайж идэг ёстой. Ичих нүүрэндээ элэг наас амтан гэж юм байдаг байх та. Чи хим. Тодо, чи намайг үнэхээр танихгүй байна гэж юу? Би чиний хайж явсан Тэмүүжин байна. Тэмүүжин гинэ. Ах トゥ нараа. Тэмүүжин бариад очих юм бол таргуудаа эзэн биднийг урамшуулн шагнах нь лавтай. Бариад аваарай. Зугтаараа. Яах вэ? Бид ямар тэрнийг аварч чадах биш. Моринд нь түшээд мордуулчих. Та яагаад явдггүй вэ? Тэмүүжин, чи наадхынхаа амийг хэлтрүүлчих. Сайн санааны үзэл тос гэдэг юм. Наадхаа аваад яв та. Тайчуудын хүрээ. Харгуудаа эзэн минь. Манайх энүүхэнд байдгийг. Хоёулаа ингэ салах болох нь. Би чамаас салмааргүй байна. Би ч гэсэн. Манад очиж ганц хон гаргуулж идээд явахгүй юу? Чам шиг сайн найзтай болсон маш том олз гэсэн үг. Чи 2 хоног хоол ундгүй явлаа. Атан тэмээ хүртэл ангаж өлсгөр хугацаа өнгөрлөө. Ээж маань лав их санаан зовж байгаа хаа. Хурдан очиж бараагаа харуулъя. Тэгвэл би аавдаа очиж дуулгачаад чамтай цуг байдаг болно. Манайх чинь тартагдаад болсон ядуу хоос айл штэ. Миний хэлсэн үг харавсан сум мэт эргэн ирнэ гэж байхгүй. Хүлээж угаарай. Тэгэхээр тэднийхэн өлсөж өгөөгүй хэрэг байх нэ. Тийм ээ. Өлсөж өгөхгүйгээр барахгүй сүрэг адуутай болчихсон байна лээ. Исүхэгийн булаан олж ирсэн ихнэрээс төрсөн ууган хүүг хэн гэдэг үлээ? Эмээ, тэрнийг Тэмүүжин гэдэг шүү дээ. Залэг тийм л дээ. Энэ жил 16 нас хүрсэн байхаа. Тийм ээ, эмээ. Бүр бох шиг сайхан ир болсон байдаг шүү. 50 алхмын цаанаас манаа нэг адуучин алдалгүй харавсан гэж бодлоо. Бас тэнгэр дилэн хальж байсан шонхорч ууг хүртэл харуулж авч байлээ. Хин та нарыг адуу мал хулгайлах гэсэн атгийн амтас. 6 жилийн өмнө бид тэр булаагдмал их нарыг өнчин хөхтөттэй хаяад явсан чинь хоргоны ус гуйждаг, төлөгний бие төлждөг гихчээр том мэр болцгоосон гинэ. Эмээ, таны санаагаар бол чиний наат бүндгэр чинь зөвхөн айраг гудрахаас өөр юм мэддэггүй хэрэггүй. Тэд 90 цент хүрсэн хаан та нарыг зүгээр орхино гэж юу дээ? Эмээ, тэгвэл би тэднийг алжгаад ирье. Тал нутгийнхан манай тайжуудыг ядарсан амьтдад бира гаргадаг гэж хэлүүлэх гээ юу чи? Эмээ, Түүчээ тагарууг нь устгахчад боллоо гэсэн үг.
Тэмүүжин галах гэж юу? Тийм ээ. Тэр баг байхдаа төрсөн дүүгээ алж байсан удаатай. Өөлүн тэрнийг сайн сургаж байхгүй яасан хэрэг вэ? Эмээ. Эннээ сайхан шалдаг гэж хаана байх вүлээ? Би одоохон очиж тэрнийг алж чад ирээ. Тодоо, энд байсан юм уу? Тийм ээ. Дөнгөс саяхан нүүсэн шиг байна. Зогтчихсан хэрэг байх нь л дээ. Тэмүүжин танаас айж байна шүү дээ. Тэд нар хаашаа зогтсныг хараад ах. Тэр зүгт зогтсон бололтой. Мөшгөр. Их хүчтэй байгаа биз? Би танаас илүү мах идсэн болохоор тэр шүү дээ. Тэмүүжин. Энд их сайхан байгальтай газар байна шүү. Гэхдээ бид энд удаан байж болохгүй. Таажууд биднийг олоод ирэн штэ. Маргааш өглөө дахиад нүүх хэрэгтэй. Алё. Энийг бас зөөгөөрэй. Бэлгүй те? Чи ном сум авч яваад ой дотор ан хийчгээд ир. Орой хоол идэх хэрэгтэй. За. Хөөе. Хурдан яваад ирээрээ. За. 3 дугаар анги төгсөв. ТV5 телевизийн дуу бичлэгийн студ 2006 он